салааднаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа TechFit Monster. Сайн бацхан уу сонсогчдоо, ингээд энэ удаагийн дугаараар ойрд нэлээд их яригдж байгаа сэдвийг яг юу болсон талаар ерөнхий ойлголт өгье гэж бодлоо. За энэний талаар яриад өгөөч гэж хэд хэдэн хүн бас бичсэн байсан. За энэ хэргийн талаар цагдаа нар анх яаж олж авч мэдсэн бэ гэдг нь бол их сонин. За ерөнхийдөө бол тийм зүйлийг олж илрүүлэн ч гэж анхандаа огт бодоогүй юм билэ. За нэг эрэгтэй олон нийтийн газар ёс бус авир гаргасан гэсэн үндслэлээр баривчлах гад гэрт нь явж утсан байгаа. За тэгээ аимшигтэй зүйлийг тэд нар бол олж мэдсэн. За очсон байр нь болохоор ингээ бүр баас, шээс, хог, новш олон жилийн турш огт цэвэрлэж янзлаагүй гэмээр тийм нэг балиар орчинтой газар байсан. Бараг тэр агаараар амьсгалуул хордож үхэхээр хэмжээнд байсан баг. За хамгийн аимшигтай нь 3.7 харьцагт 3.7-гийн хэмжээтэй жижигхэн өрөөнд нийт бол 16 хүн. Тэд нар нь болохоор 18 сартай жоохон хүүхдээс эхлээд 18 настай насанд хүрсэн хүн хүртэлх насныхан за тэр ганц өрөөнд чигцэлдэж амьдарч байсан байгаа. Тэгээ тэнд нь өтгөн шингэн нь холилдсон, яаж багтаж, яаж амьдардаг гэдг нь үнэхээр ойлгомжгүй. За гэхдээ тийм байдалтай байхад нь бол хууль сахиулагчид анх олсон. За Ohio мужийн ерөнхий прокурорын хэлснээр тухайн хүүхдүүд бараг л зэрлэг амьтан шиг өссөн. Зарим нь бүр энгийн байдлаар харилцаж чаддаггүй байсан. Хамгийн том нь олох 18 настай охин нь хүртэл өөрийнхөө нэрийг зөв бичиж чаддаггүй байсан гэж ярьсан. Цагдаагийнхны мэдээлснээр Сайдерсийн хүүхдүүд олон жилийн турш гадаад ертөнцөөс бүрэн тусгаарлагдсан байсан гэж ярьсан байдаг. За гэхдээ хамгийн цочирдмоор зүйл нь хэрвээ цагдаа нар Ohio мужийн Hampton гээд суурьнд байдаг тухайн байшинд яг тэр өдөр очоогүй. За жишээ нь баривчлах зөвшөөрлийн бичгийг ганцхан өдрийн дараа нь авч явж очисон бол тухайн өрөөнд байсан хүүхдүүдийн дор хаяж нэг нь яг шалан дээрээ ингээд тэр байгаа газраа нас барах байсан гэж мөрдөн байцаагчд бол үзэж байгаа юм байлээ. За 2026 оны 6 сарын 30-ны өдөр тэр хүүхдүүдийг хүмүүс ингээд өөрсдөө ч мэдлэхгүй аврахаар очисон тийм үйл явдал болж өнгөрсөн. Тэгээ үнэндээ бол 36 настай Gary Siders Jr. гэдэг хүнийг баривчлах гад очисон юм билээ. За яагаад барих гэжсэн бэ гэхээр тэр Gary гээд залуу бэлэг эрэхтний гаргаж ирж бусдад харуулж зохисгүй үйлдэл хийсэн. За гэрийнхээ гадаа бүр 4 удаа энэ үйл явдал болж өнгөрсөн юм байна. За тэрнээс нь болоод холбогдох байгууллагуудад ашгүй энэ талаар мэдээлэл хүрээд олон нийтийн газар бэлэг эрэхтний ил гаргасан. За олон нийтийн ёс журмыг зөрчсөн гэсэн хөнгөн гэж хэлж болохоор зүйл ангаар шалгагдчихсэн юм байна. Тэгээ энэ нь өөрөө бол айгүй их асуудалтай. За хаалгыг нь тогшсон хүмүүс рүү хамаг юмаа ингээд ил гаргаа зогссон юм уу? Эсвэл хажуугийн хөрш хүмүүстэй харуулсан юм уу? Эсвэл хүргэлтийн хүмүүс энийг нь олж харсан уу гэдэг нь одоогоор бол тодорхойгүй байгаа юм билэ. Гэхдээ ямар ч байсан тэр талаар мэдээлэл дуулгасны ачаар жижигхэн өрөөнд 16-уулаа баас шээсэндээ хутгалтсан амьдарч байсан хүүхдүүдийг олж илрүүлэх болсон гол шалтгаан нь болж өгсөн. Тэдний данх явж очисон цагдаа нар гэрлүүн оронгуудаа байдал нэлээд хүнд байгаа гэдгийг бол ойлгосон. Байшинг бол татгшоогоо орж нэгжихийн тулд маск хүртэл зүүхээс өөр аргагүй болсон юм байна. Зарим хэсгээр нь бол маш их хог овоолоо тавьсан байсан болохоор бусад өрөөнүүд рүү нь орж харахад хүртэл айгүй тийм хүндрэлтэй байсан байгаа. За тэгээд ийм нөхцөл байдал яагаад үүсч вэ гэдгийг ойлгохын тулд 2008 он руу буцах хэрэгтэй болно. За тэр үед бол Elizabeth Russell 15 настай. За тэгээд жирэмсэн байсан байгаа. Харин тэр эрэгтний гаргаад исэн гэсэн Gary Siders Jr. 18 настай байсан юм байна. Эмэгтэй насанд хүрээгүй байсан болохоор Virginia мужийн баруун хэсэг рүү явж тэндээ гэрэлсэн. За яагаад гэхээр тэр үед Ohio мужид насанд хүрсэн хүн 15-тай насанд хүрээгүй хүнтэй гэрлэхийг зөвшөөрдөггүй байсан. Тэгсэн мөртлөө Virginiад болохоор зөвшөөрдөг байсан бас их сонио. Elizabeth-ийн эцэг эх нь гэрлэхийг зөвшөөрсөн. За Gary-ийн эцэг эх ч гэсэн зөвшөөрсөн. За шүүгч хүртэл тухайн гэрлэлтийг нь зөвшөөрөөд энэ хоёр хүн бол албан ёсны эхнэр нөхөр болцоож исэн юм байна. Энэ хэрэг дээр хамгийн их сөгдөж яригдж байгаа зүйл нь юу вэ гэхээр Elizabeth өөрөө бас хүүхэд хүчирхийлэгч байсан уу? Эсвэл ингээд хохирогч байсан уу гэсэн асуулт бол гарч ирж байгаа. За түүний өмгөөлөгчийн хэлснээр бол Elizabeth өөрөө ч гэсэн хохирогч. Тэр ердөө 15 настайдаа жирэмсэн болж гэрэлсэн. 9-р ангид байхдаа сургуулаа хайж тэр цагаас хойш
Сайдерсын гэр бүл түүний мэддэг цорын ганц ертөнц болж хувирсан гэж ярьсан. Тайлбар нь ерөнхийдөө бол яг иймэрхүү маш товч бөгөөд тодорхой байсан гэсэн үг. За тэгэхээр энэ ярианаас нь бодоод үзэхээр тухайн аймшигын байшингаас олдсон бүх хүүхдүүд Элизабетийн төрүүлсэн хүүхдүүд гэсэн үг. За насны дарааллыг нь харахаар 18, 16, 15, 14, 13, 11, 9, 8, 6, 5. За тэгээд 4 настай эхрүүд, 2 настай эхрүүд бас одоо ч няраа хിവэрэ байгаа дахиад 2 хүүхэд байсан. Тэрнээс гадна 2022 онд Элизабет ихэр хүүхэд уг нь төрүүлсэн бэлээ. За харамсалтай нь тухайн эхрүүд нийлцсэн эхрүүд байсан. За өөрөөр хэлэх юм бол ингээд салангад биш, нийлмэл байсан болохоор жирэмсний 24-7 хоногт одоо төрөөд төрснийхөө дараа барагцаалах юм бол ганцхан цаг амьдраад тэгээд эмнэлэгт одоо нас барж исэн юм байна. За тэгэхээр Элизабет бол 15 настайгаас хойш бараг тасралтгүй одоо жирэмсэн явсан гэж хууль сахиулагчид үзэж байгаа. За тэдний амьдарч байсан байшинг нэгжиж судалж үзэхэд бүх зүйл ойлгоход бүр ч их хэцүү болж хэлсэн. За нийт 20 хүн 130 м2 нэг ариун цэврийн өрөөтэй 5 өрөө байранд амьдарч исэн байгаа. Энэ нь яг хөө ингээд Америкийн энгийн нэг байр орон сууцны хэмжээнээс ч гэсэн бага хэмжээний байшин гэж одоо тооцогдсон юм байна. За тэгчээ нөгөө 16 хүүхдүүдийг бөөнд нь 3.7 харьцах 3.7 метрийн одоо жижигхэн өрөөнд өөрөөр хэлэх юм бол ингээд ойролцоогоор нэг 10-11 м2 тийм өрөөнд хамтд нь байлгадаг байсан гэж мөрдөн байцаагчид үздсэн. Хоол орлуулагч, булчингийн хөгжлийг дэмжигч Take It Monster уургийн ундаа өнөөдрийн дугаартай хамтран ажиллаж байна. Үлсэхгүйгээр турах зорилготой жингээ барихыг хичээж байгаа. Улирал солигдох үеэр ядарч сүлдэхгүй байхыг хүсвэл уургаар баялаг Take It Monster ундааг та бүхэн сонгож хэрэглээрэй. Өглөөний цайнд бас өдөр хөнгөн уургаа нөхөх үедээ гэх мэт уураг дутагддаг хүн болгон хэрэглэх боломжтой. Таны өдөрт авах ёстой уургийг эрүүлэр өгөх Take It Monster ундааг CU-гийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Энгийн ундаа биш, эрүүл мэндийн ундааг хэрэглээндээ оруулж заншаарай. За ингээд хэдүүлээ дугаар руугаа буцаад оръё. За хүүхдүүдийг тэр оромжноос гаргаж аваад усанд оруулаад хоол унд өгөөд бусад этгээдүүдийг барьсан болохоор ял шийтгэл оноогоод за энэ асуудал шийдэгдчихлээ гэж харагдаж байгаа ч гэсэн яг үнэндээ байдал бодсноос бол тис ондоо байгаа юм байна. За 7 хүүхдийг нь Колумбус хотын эмнэлгүүд рүү хүргээд өөр 2 хүүхдийг нисдэг тэргээр хүүхдийн эмнэлэг рүү яаралтай хүргэсэн юм байна. За тэгэхээр байдал хэр их ноцтой байсан гэдгийг та бүхэн одоо энэ зүйлээс бол ойлгосон байх. Тэгэхээр хүн болгон бас бодож иж магадгүй 20 хүн олон жилийн турш хинт ч мэдэгдэхгүйгээр яаж амьдарч ийсэн. За хүмүүс бол аль эрт анзаарч мэдээд арга хэмжээ эрт авчих байсан юм биш үү гэж бодох байх. Хамгийн гол нь энэ хүмүүс байнга одоо ингээд ийш тийшээ нүүдэг байсан юм байна. За Gary Junior, Elizabeth хоёр бол 2008 онд гэрснийхээ дараа нэг мужаас нөгөө муж руу за нэг хотоос нөгөө рүү гээд байнга одоо байршлаа өөрчилж амьдарч байсан. Тэгээ тийм болохоор хүүхдүүд тогтсон сургуульд ерөөсө сурдаггүй, хөршүүдтэйгээ ч гэсэн бараг харьцдаггүй. Тэд нар бараг бүрэн ийм тусгаарлагдсан амьдралтай амьдарч байсан. Сүүлдээ тэд нар нэг газар суурьшсан байсан нь одоо тухайн Hampton гээд жижигхэн одоо суурин байсан. За Hampton нь болохоор Ohio мужийн хамгийн жижиг суурин гэж явдаг. Энэ газар бол хүн амын тоогоороо ч гэсэн хамгийн бага. Тэгээ хамгийн ядуу бүс нутгийн нэгт тооцогддог. Тэдний амьдарч исэн байшин өөрсдийнх нь эзэмшлих бол биш байсан. Түрээсэлж амьдардаг байсан юм бэлээ. Тэгээ яг хуу түрээсээ бол тогтмол төлөөд амьдардаг. Байрны эзэн хүртэл нөхцөл байдал ийм аимшигтай гэдгийг бол огт мэдээгүй. Мэдсэн бол мэдээж арай эрт асуудал шийдэгдэх байсан байх. За түрээсийнхээ мөнгөө ингээд цагтаа одоо өгдөг байсан болохоор байрны эзэн угаасаа тотгошоо орж шалгах тийм хууль ёсны үндэслэл угаасаа байгаагүй юм байна. Ингээд энэ хүмүүст ч одоо өөр хамаатан садан гэж байдгүй мүү гэж бас та бүхэн бодож байгаа байх. Яг үнэндээ эднэр одоо ингээд ойрын байна уу, холын байна уу ямар ч хамаатнуудтайгаа холбоогүй байдаг гэсэн. За Gary Junior-ийн эгчтэй гэрэлсэн хүн NBC 4 гэд телевизэд өгсөн ярианда за 16 хүүхдээс 2 эсвэл 3 хүүхдийг нь л олон жилийн өмнө амьдралдаа одоо анх удаа харж исэн. За тэгээд тэдний гэр бүлийнхэн сэтгцэн эрүүл мэндийн асуудалтай байхаа гэж боддог байсан гэж ярьсан байсан. За тэр хүний хэлснээр бол Gary Senior гэдэг нөгөө аав нь болохоор цус харваад тэрнээсээ хойш байдал нь нэг л тийм сонирн болоод айжмдаа бүх зүйл хяналтаас гарсан байхаа гэж үздэм билээ. Тэгээ ярьсан байсан хамгийн анхаарал татсан зүйл нь юу байсан гэхээр Сайдерсын гэр бүлийг бүр ингээд залуу байхаас нь одоо мэддэг байсан юм байна л та. Тэгээд өөрөө тухайн үед бол
бага байсан. Тэр нөгөө Gary Junior бас эгч нь хүүхэд байх үеийг нь бол одоо энэ яриа өгсөн гээд байгаа. Gary-гийн эгчтэй гэрэлсэн ах нь бол маш сайн сандаг гэж ярьсан байсан. Тэгээ яг л одоо бусад гэр бүл шиг одоо жирийн тийм айл байсан. Цэвэрхэн байшинд амьдардаг, төлбөр тооцоогоо цаг хугацаанд нь төлдөг, хүүхдүүд нь сургуульд сурдаг. Ерөөсө тэр гэр бүлд тийм онцгой содон зүйл огт байгаагүй. Өөрөөр хэлэх юм бол ингээд урд нь хэвийн байжгаад сүүлдээ энэ айл сонирн болцсон. Яагаад сонирн болцсон гэдгийг ойлгоход бас айгүй хэцүү. За хууль сахиулагчид энэ талаар мэдхийн тулд тэр байшинд яг юу болж өнгөрсөн гэдгийг олж тогтоохыг оролдож байгаа ч гэсэн хүүхдүүдийн ихэнх нь бараг юм ярьж чаддаггүй. Зарим нь цөөхөн хэдэн үг хэлдэг, зарим нь огт ярьдаггүй. Энэ хүүхдүүдийг асран хамгаалах гэр бүл, эмчилгээ, бас одоо сэтгэл зүйн зөвлөгөө зайлшгүй хэрэгтэй гэдэг нь бол эндээс харагдсан. За ингийн тулд мужийн албаныхан захирагчаасаа яаралтай одоо санхүүжилт хүссэн ч гэсэн тийм жижиг суурьнгаас одоо ийм их хэмжээний зардлыг дангаараа даах ямар ч боломжгүй гэж мэдэгдсэн билээ. Энэ хэргийг ингээд сонсоод үзэнгүүт Төрпиний гэр бүлийн талаар та бас бодож байгаа байх. За олон хүн бол одоо Төрпиний гэр бүлийн асуудалтай яг адилхан гэж үзэж байгаа. За манай сувгаар бол бас энэ Төрпиний гэр бүлийн хэрэг бол яригдчихсэн. За олон жилийн турш хүчирхийлэлд өртөжсэн 13 хүүхэд аврагдсан тийм одоо кейс байдаг. За Төрпиний гэр бүлийнхэн эднараасаа ер нь бол бас арай дээр гэрээрээ бас хэсэг хугацаанд боловсрал эзэмшээд бичиг үсэг мэддэг. За ядаж л ингээд өөрсдийгөө илэрхийлэх төвшөнд болчихсон байсан. Сайдерсын гэр бүлийн асуудал бүр тэрнээсээ ч 7 дор байсан. Тэгээ эндээс бид нар яг юуг харж болох уу гэхээр хүүхдүүдийг ингээд аварлаа гэдэг нь төгсгөл энэ төр ерөөсөө биш. За асуудлыг одоо шийдчихлээ гэсэн үг ерөөсөө биш. За дараа нь тэр хүүхдүүдийн амьдрал яаж үргэлжлэх үү гэдэг нь аврагдхаасаа илүүгүй чухал бас хэцүү асуудал байдаг. За ингээ энэ бүхний эцэст яг энэ хэрэг дээр хэн хариуцлага хүлээж байгаа вэ гэхлээр за тухайн байшинд амьдарч исэн 4 одоо насанд хүрэхчид бүгдээрээ яллагдагчаар татагдчихсан байгаа. 73 настай Gary Siders Senior, 67 настай Christina, 36 настай Gary Siders Junior, 33 настай Elizabeth Siders. За энэ хүмүүс бүгдээрээ хүүхдэд аюул учруулсан гэсэн 16 хүнд гэмт хэргийн зүйлэнгээр буруутгагдж байгаа юм байна. За мөрдөн байцаагчид цаашид эннээс өөр одоо нэмэлт ял бас хэрэг одоо үүсгэж магадгүй гэдгээ илэрхийлсэн. За анхны шүүх хурал дээр бол энэ дөрвөлээ өөрсдийгөө гин буруугүй гэсэн мэдүүлэг өгсөн. За 3 нь бол ямартаач 300 мянган $3 парцайтаагаар хоригдсон хэвээр байгаа. За Gary Senior гэдэг нөгөө аав нь харин биеийн байдал нь гинт муудаад тэрнээсээ болж шүүхийн зүгээс түүнд эмчилгээ хийлгүүлэхийн тулд төр хугацаанд суллагдах одоо зөвшөөрлийг олгосон байгаа юм байна. Эмнэлгээс гарах үеэрээ ол GPS төхөөрөмж зөөх шаардлагатай гэж үзсэн. За бас түүнийг шүүх хуралд оролцоход одоо сэтгцийн болон оюун санааны хувьд шаардлага хангах чадвартай эсхийг нь тогтоохоор ажиллаж байгаа юм байна. За энэ дөрөв дундаас Элизабетийн өмгөөлийн талал одоо огт өөр байр суурь баримталж байгаа. За Элизабет өөрөө ч гэсэн хохирогч байсан гэдгийг мөрдөн байцаагчид бас нугацтай одоо шалгах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Бас Элизабетийн барьцаа төлбөрийг бууруулах хүсэлт гаргасан. За гэхдээ шүүх хурал хүртэл төр хугацаанд судлагдахаар бол GPS төхөөрөмж зүүх шаардлагатай. За тэгээд хүүхдүүд дээрээ очиж уулзахыг зөвшөөрөхгүй гэдгийг онцолсон. За ингээд энэ хэргийн хувьд ерөнхий мэдээллийг нь товч тодорхой та бүхэнд хүргэхийг хичээлээ. За одоогоор энэ хэрэг шалгагдах шатандаа явж байгаа учраас асуудал аль тийшээ шийдэгдэх тал дээр шинжлэгдсэн мэдээлэл орох юм бол хүргээд явъя гэж бодсон. Гэхдээ хууль шүүхийн үйл явц байнга өөрчлөгдөж идэг. За шүүх хурлын товч гэсэн өөрчлөгддөг. Бас нотлох баримтуудыг шалгах явц өөрөө цаг их авдаг. Прокурор бас өмгөөллийн талч гэсэн шүүх хуралд оролцохын өмнө олон тооны мэдээлэл нотлохоо баримт цуглуулах шаардлагатай байдаг. Тийм ч амархан бас эцсийг нь үзэхгүй болов уу гэж бодож байна. За ингээд саяхан болж өнгөрсөн олонний анхаарлыг татж байгаа хэргийг хүргэлээ. Дугаартаа маань TechFit Monster уургийн ундаа хамтарч ажиллалаа. Та бүхэн энэхүү эрүүл мэндийн ундааг CU-гийн бүх салбар дэлгүүрүүдээс худалдаж авах боломжтой. Дугаараа дуустал сонсон нийт сонсогчдод баярлалаа. Ингээд хэдүүлээ энэ хагасаа өдөр 172 дахь подкастаар эргээд олцъя.